Сайн байцгаана уу хүмүүдээ, Солонгоо агшин байна. Найзуудаа, зам болохоор нартай бороо орох үед тэнгэрт юу манддаг вүлээ? Яг зөв, солонго гардаг шүү дээ, тэ? Бүр заримдаа бүр 2 давхар солонго хүртэл гардаг шүү дээ. За тэгвэл та нар тэр солонгын өнгийг сайн ажиглаж үзсэн үү? Хамгийн эхлээд ямар өнгөөр эхэлдэг юм бол? Яг зөв, улаан өнгөөр эхэлдэг шүү дээ. За тэгвэл багш дахиад нэг асууя. Хүн төрлөختний хамгийн анхны хүнийг хэн гэдэг вэ? Яг зөв, Адам гэдэг шүү дээ. За тэгвэл дахиад нэг асуулт асууя. Яаковын хамгийн том хүүг хэн гэдэг вэ? За энэ бол Рюбен байлаа. Рюбен тийм ээ. За тэгвэл хамгийн сүүлийн асуулт. Израилийн анхны хааны нэрийг хэн гэдэг вэ? Яг зөв, Саул шүү дээ. За тэгвэл өнөөдөр бид нэр Саул гэж ямар хүн байсан талаар бүгдээрээ хамтдаа Библиэс олж уншицгаая. За багштайгаа хамт Хуучин гэрээ номны 1-р Самуэль 9-ийн 2-р ишлэлийг хамтдаа чангаар уншицгаая. 1-р Самуэль 9-ийн 2. Киш нэг хүүтэй бөгөөд түүний нэрийг Саул гэдэг байв. Саул залуу, бие бэлдэр сайтай бөгөөд Израилийн хүүгүүдийн дотор түүнээс илүү сайхан залуу үгүй байв. Тэр бүх хүнээс толгой илүү өндөр байлаа. Амен. За, өнөөдрийн уншсан Библийн ишлэлдэр Саулын тухай гарч ин тийм ээ. Израилийн хамгийн анхны хаан Саул. За, Библийн ишлэлдэр Саулыг ямар хүн байсан гэж дүрсэлсэн бэ? Яг зөв, Саул бол Израилийн хамгийн хүчирхэг гудамж болох Кишийн хүү байсан гэж тийм ээ. Түүний аавыг Киш гэдэг байсан байна шүү дээ. За мөн Саулыг ямар байсан гинүү? Саул бол маш залуу, бие бэлдэр сайтай. Тэгээд Израилийн хүүгүүдийн дотроос хамгийн өндөр нь тийм ээ. Бас хамгийн сайхан залуу байсан гэж Библиэлд бичсэн байна тийм ээ. За, тийм ч учраас Израиль хүмүүс Саулыг хаан болохыг санал нэгтэйгээр дэмжсэн байна тийм ээ. За тэгвэл Бурхан өөрийн иш үзүүлэгч Самуэлээр дамжуулаад Саулыг Израилийн хамгийн анхны хаан болгож тосолсон байх нь тийм ээ. За тэгвэл хамгийн анх Саул маш даруй хүн байсан байх нь. Тийм учраас Самуэлд өөрийгөө юу гэж танилцуулсан бэ гэхээр Самуэль, би бол Израилийн 12 овгоос хамгийн өчүүхэн нь. Тэгээд гэр бүлийнхаа бас хамгийн өчүүхэн нь юм аа гэж өөрийгөө танилцуулсан. Саул маш даруй зөрсгөлтэй байсан байна тийм ээ. Тийм учраас Бурхан Саултай үргэлж хамт байсан байгаа. Мэдээж хаан учраас тийм ээ. Дайнд мордон тийм ээ. За тэгвэл дайн болох үед Бурхан эзэн Саултай үргэлж хамт байж Саулд үргэлж ялалтыг өгдөг байсан байгаа. Саул явсан дайн болгондоо ялалт байгуулдаг байсан байгаа тийм ээ. За, ингээд цаг хугацаа өнгөрсний дараа нэгэн удаа Израилийн анхны хаан Саул маань филистчүүдтэй дайтахаар болсон байгаа. Дайн хийхэр болсон биш тийм ээ. За тэгсэн чинь эсрэг талынхан дайснууд болох филистчүүд нь хэдэн зэрэгтэй байсан гэж бодно? 30,000 тэрэгт зэрэг. За та нар бодтоо. Тэрэгтэй 30,000 зэрэг. За мөн 6,000 морьтой зэрэгтэй. Тэгээд тоо томшгүй олон явган зэрэгтэй байсан байгаа. Филистчүүдийн тоо хэмжээ тийм ээ. Филистчүүдийн цэргийн тэр армийг хараад Израильчууд маш их айж ирсэн байгаа. Израилийн хаан Саул ч гэсэн дотроо айж эхэлсэн байгаа. Яана, ийм их морин зэрэгтэй тийм ээ. Ийм их тэрэгт зэрэгтэй, ийм их явган зэрэгтэй филистчүүдтэй бид нар яаж дайтнаа? Бид нар ялах болов гэж эргэлзэж эхэлсэн байна. За
хуучин гэрээний цаг үед хүмүүс яадаг гэсэн бэхээр дайнд мортохоосоо өмнө бид нэр бурхан эзэнтэй тахил өргөдөг байсан маа. За тэгээд тэр тахил өргөхөөс өмнө ямар хүмүүсийг цуглуулдаг байсан бэхээр хаан өөрөө байх ёстой, мөн тахилч нар байх ёстой, бас иш үзүүлэгч байх ёстой, мөн Лев овгийн хүмүүс байх ёстой, мөн ард иргэдэнд бүгдээрээ цуглараад тэр газартаа уулын оройдор бурханд тахил өргөөд залбирдаг байсан байгаа. Бурхан минь ээ, бид нар энэ дайнд ямар арга техникээр, ямар арга тактикаар бид нар энэ дайнд оролцох вэ? Бурхан минь ээ, бид нар энэ дайнд үнэхээр хүчин мөхөс байгаа ч гэсэн бурхан минь та биднэрт ялалтыг өгөөч гэж залбирдаг байсан байгаа. Бурханаас ялалтыг гуйж залбирахдаа бид нар тахил өргөдөг байсан байна. За яг л энэ ёсороо тийм ээ Израилийн хаан Саул маань филистичүүдтэй дай хийхээс өмнө уламжлал ёсороо бурхан эзэнтэй тахил өргөхөөр болсон байгаа. За яг тэр үед Самуэль иш үзүүлэгч Саул хаанд юу гэж хэлсэн бэ гэхээр хаан Саулаа та намайг 7 хоног хүлээгээрэй. Би 7 хоногийн дараа ирнэ гэж хэлсэн байна. За тэгээд 1 өдөр өнгөрлөө, 2 өдөр өнгөрлөө, 5 өдөр өнгөрлөө. Саул хаан улам их айж хэлсэн байгаа. Бас их яарч хэлсэн байгаа. Самуэль яагаад ирэхгүй байна? Дахин цэргүүдээ явуулаад Самуэлийг залж авчир гэж цэргүүдээ явуулдаг байсан байна. Ингээд 6 дахь өдөр нь ч боллоо. Самуэлийн сураг байхгүйсэн байгаа. Саул хаан сандраад нааш цаашаа холхоод за яах вэ? Одоо дайн эхлэх гээд байдаг энэ Самуэль иш үзүүлэгч хааччваа гэд маш их сандраад маш их яарад байсан маа. Тэгээ яг 7 дахь өдрийн өглөө болонгууд Саул хаан юу гэж бодсон бэхээр за иш үзүүлэгч Самуэль ирэхгүй юм байна. Ер нь иш үзүүлэгчтэй иш үзүүлэгчгүй дахил өргөж болох л байлгүй дээ. Тэгээд ч би энэ улсын хаан юм чинь би ирэх мэдлэрээ дахил өргөчүүл яавал гэжтэй. Угаасаа цаг хоцрох гээд энэ Самуэль байхгүй байгаа учраас ер нь би дахил өргөчээ. Би энэ улсын хаан юм чинь ямар амаатай. Ер нь хинч дахил өргөсөн яах вэ гэж бодоод Саул хаан маань Самуэлийг хүлээж твчилгүйгээр өөрөө дур мэдээд дахил өргөцсөн байгаа. Шатаалт дахил өргөсөн байгаа. Ингээд шатаалт дахилыг өргөөд дөнгөж дуусмагчсан иш үзүүлэгч Самуэль ирсэн байна. Самуэль яг л 7 дахь өдрөө ирсэн тийм ээ. Харин Саул хүлээж чадаагүй тэсгэл алдаад өөрөө дур мэдээд бардам зан гаргаад би хаан юм чинь гэд дур мэдээд дахил өргөчихсөн тийм. За ингээд Самуэль ирсэн байна. Тэгээ Самуэль шатаалт дахилыг хараад тийм ээ маш их ууралсан байна. Би танд та намайг 7 хоног хүлээгээрэй гэж хэлсэн биз дээ. Та яагаад төвчээр алдчихваа? Та яагаад намайг хүлээж чадсангүй? Би яг л 7 дахь өдрөө ирнэ гэж би танд хэлсэн шүү дээ. Та миний намайг хүлээгээрэй гэсэн үгэнд дуулууртай байж чадаагүй учраас тэгээд та өөрөө дур мэдээд дахил өргөчсөн учраас бурхан танд ингэж айлдаж байна. Та сайн сонс. Та бурханы тушаалыг дагсангүй. Одоо таны хаанчлал удаан үргэлжлэхгүй. Хэрвээ та бурханы тушаалыг дагсан бол хаан таны хаанчлал мөнхөд үргэлжлэх байсан. Одоо бол тэгэх боломжгүй болчихлоо. Бурхан танаас хаанчлалыг буцаагаад авчлаа. Энэ үгийг хэлээд Самуэль маш ууртайгаар буцаад явсан байна. Тэгвэл найзуудаа Саул өөрийнхөө гараар дахил өргөсөн нь яагаад буруу болчихсон юм бол? Нэгдүгээрт нь Саул филистичүүдээс өөрийнхөө дайснуудаас маш их айж исэн байгаа. Тэгээд бурхан ямар ч дайнд Саултай үргэлж хамт байж ялалтыг өгжсэнийг Саул хаан мартчихсан. Зүгээр л филистичүүдийн тэр их цэргийн тоог хараад л айсан байгаа. Өөрөөр хэлбэл Саул бурханыгаа мартчихсан байна. За тэгвэл хоёрдугаарт нь Саул яагаад буруутчихсан бэ? Саул хаан өөрийнхөө үүрэг хариуцлагыг ялгаж салгаж
чадаагүй байгаа тийм ээ. За хаан хүн ямар үүрэгтэй юм? Хаан хүн улс орноо захирах үүрэгтэй тийм ээ. Улс орноо хамгаалах үүрэгтэй, ард иргэдээ удирдах хэрэгтэй. Ийм үүрэгтэй тийм ээ. За тэгвэл тахилч хүн ямар үүрэгтэй юм? Тахилч хүн бурхан эзэнд тахилыг л өргөх үүрэгтэй. Гэтэл хаан бурханы тогтоосон энэ хууль дүрмийг зөрчсөн тийм ээ. Тахилчийн хийх ёстой ажлыг хаан дур мэдээд тахил өргөцсөн учраас энүүгээрээ буруутсан байна. Тэгвэл иш үзүүлэгч ямар үүрэгтэй вэ? Бурханы үгийг дамжуулах үүрэгтэй. Саул хаан Самуэлийг хүлээх ёстой байсан тийм ээ. Самуэль ирж иж тахилч хүн шатаалж тахил өргөсөн болвол Саулын хаанчлал мөнхөд үргэлжлэх байсан. Гэтэл Саул хаан Самуэлийг хүлээж чадалгүйгээр дээрээс нь тахилч хүний ажлыг өмнөөс нь хийчихсэн тийм Самуэлийг хүлээж чадалгүйгээр энүүгээрээ юуг харуулж ирнэ гэхээр Саул хаан төдий чинээ бардан болсон байх нь тийм. Би хаан учраас, би энэ улс орныг захирдаг хүн учраас хинч тахил өргөсөн яадгийн. Би хаан учраас би тахилж өргөж болно гэд бардам зан гаргасан учраас яасан бах нь? Буруутсан байх нь шүү тийм ээ. Яагаад гэвэл Саулын хаанчлал баг багаар тэлж, баг багаар агуу хүчрхэг болж исэн тэр хэмжээгээр Саул хаан маань баг багаар бардам болсон байх нь шүү тийм ээ. Бардам зангаасаа болоод Саул хаан маань буруутсан байх нь. Хүүхдүүдээ тэгвэл өнөөдрийн сургаалаас бид нар юуг сурж болох вэ? Бурханд найддаг хүн хамгийн эхлээд Бурханы үгийн өмнө өөрийгөө даруусгах хэрэгтэй байна. Тийм ээ? Даруй зөрсдгэлтэйгээр амьдрах хэрэгтэй байна. Тэгвэл ийм сэтгэлээр бид нар Бурханд үйлчлэх хэрэгтэй. Даруй зөрсдгэлээр бид нар Бурханд үйлчлэх хэрэгтэй. Мөн даруй зөрсдгэлээр бусад хүмүүст бас үйлчлэх хэрэгтэй байна. Тэгвэл ийм төр төрхийг хараад Бурхан баярладаг байхны. Тэгвэл бүгдээрээ хамтдаа залбирцгаая. Хайраар дүүрэн байдаг Бурхан минь танд баярлаа. Өнөөдөр Израилийн анхны хаан Саулийн түүхээр дамжуулаад та бидэнд олон зүйлийг ойлгуулж өгсөнд баярлаа. Бурхан минь ээ, Саул хааны алдаа болол Бурхан танд эцсийн хүртэл найдаж чадаагүй. Дайсныхаа тоо хэмжээг харахтаа айж сандран Бурханы хүч чадалд найдаж чадаагүй. Мөн Саул хаан өөрийнхөө үүрэг хариуцлагыг мартчихсан. Бардам зангаар Бурхан эзэнд тахил өргөснөөрөө Саул хаан маань буруутсан. Бурхан минь ээ, бид нар энэ алдааг давтахгүй байлгаж өгөөч. Бид нар ямар ч үед Бурхан таны үгийн өмнө өөрсдийгөө даруй байлгаж, даруй зөрсдгэлээр Бурханд үйлчлдэг хүүхдүүд байлгаж өгөөч. Даруй зөрсдгэлээр хүмүүст тусалдаг, үйлчлдэг хүүхдүүд байлгаж өгөөч. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Бүгдээрээ эх 7 хоногийн турш даруй зөрсдгэлээр Бурхан ба хүмүүст үйлчилсэн 7 хоногийг өнгөрөөцгөөе. Бүгдээрээ дараагийн 7 хоногт уулзцгаая. Түр баяртай.